Юуны өмнө намайг ярьсан дуурсанд маш их баярлалаа. Тэгээ манай гэрийг зорж ирсэнд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд анх бол 2018 онд Garden City-г бид нар судалж 18 онд орж исэн. Тэгээд баригдаж байхдаа эхний блок нь баригдсан. Яг хойтлын 2 блок баригдчихсэн гээд тэгээд анх бол шоурум руу нөрөөд тэгээд шууд дурлж исэн. Ер нь яагаад вэ гэхээр өнгө одоо энэ байрны одоо булан болгон айгүй ашигтай ашигласан байсан учраас тэгээд одоо шоурумд ороход бол шууд л одоо энэ байшин дотор манай гэр бүл аж аргалтай байх юм болоо гэж утсан юм. Тэгээд ер нь бол зайсан хавцаа амьдардаг байсан өмнө. Тэгээд гол асуудал юу байсан бэ гэхээр нэгт зогсоол байдгүй байсан. Хоёрт юу юм бэ гэхээр хүүхдийн талбай огт байдаггүй. Тэгээ хүүхдээ гарахаас айгүй айдаг. Тэгээд дээшээ ер нь ороод ирсэн чинь амар гоё ер нь нэг тийм Европ стил санагдсан. Тэгээд нэг тийм Их Британд амьдраад байгаа юм шиг ер нь бол тийм сэтгэл төрдیں۔ Тэгээд ийшээ нүүгээд ерөөсөө л одоо хурдхан шиг нүхээсэн гэж л айгүй их мөрөөдөж орсон. Тэгээ орж ирсний дараа ерөөхдөө энэ байрны уур амьсгал, энэ байрны ер нь энерги айгүй гоё байсан. Тэгээ давуу талуудын нэг нь юу юм бэ гэхээр зогсоол айгүй ихтэй. Машин бол яасан ч одоо оройтсон зогсоол байдаг. Тэгээ ерөөс ямар ч асуудалгүй. Дээрээс нь том давуу тал нь хүүхдийн талбаанууд тий ганц биш. Хүүхд чинь нэг хүүхдийн талбаагаас уйдчдаг. Энд бол энэ чинь одоо бараг л юу яагаад вэ штэ аялаад байна штэ энэ хэдэн хүүхдийн талбаагаар. Тэгэл дандаа энд нь нэг тоглоал, тэнд нь өөр юм тоглоал. Тэгснээ одоо хүүхдийг камераараа харчдаг. Тэр нь айгу том давуу талтай. Хүүхдээ өмнө бол хамт гардаг байсан бол тий заавал хүүхдтэй цаг гаргаж хамт гадаа гардаг байсан бол одоо хүүхэд бол зүгээр л хуцаа өмсөөл ээж би гаргаа явчихдаг. Тэгээ дээрэс нь одоо энд байгаа одоо дэлгүүрүүд, энд байгаа одоо бүх юм маш их таалагддаг. Тэгээ нөхөртөөгөө ч гэсэн хаяа ингээл гадуур ингээ гадаанд ингээ зугаалгаж ч гэсэн айгу гоё романтик байдаг. Тэгээд ер нь одоо энэ Garden City-г сонгосондоо 100% сэтгэл хангалуун байдаг. Garden City-д амьдарч байгаа одоо 100% сэтгэл хангалуун байдаг. Ганц юу юм бэ гэхээр байраа жижиг метр квадраттай сонгочиж арай жоохон томыг сонгодог гэж яагаад вэ гэхээр одоо ирээдүйд хүүхдүүд гарах юм чинь хүүхэд болгон өрөөтэй байх хэрэгтэй. Гэхдээ ер нь бол одоо энэ чанарын хувьд ч гэсэн одоо энэ шал хаалга обой гээл тэг бүх юм айгүй гоё тийм барилгын материал нь үнэхээр гоё байдаг. Тэгээд одоо харуул хамгаалалт айгүй сайтай. Тэг ерөөсөө өөлөх юм байдгүй шүү дээ. Ер нь бол тэгэл одоо хүн болгон манад одоо зочилж ирэхээрээ Garden City-д ингээ амьдрахын сан гэж айгүй ярьдаг. Тэгэл яг энэ одоо Garden City нэгт байр сонирхыг гэхээр байр байдгүй. Тэгээ одоо хоёр одоо баригдаж байгаа гэд манда найзуудын одоо миний мэдж байгаагаар бол 3 хос бол Garden City 2 захиалга өгсөн байгаа. Тэгэхээр ер нь одоо энд бас амар гоё тийм орчин үеийн тийм хотхон үүсээд байгаа. За тэгээ дээрэс нь одоо манай гэр бүл төр чигээр ер нь NCD-гээс одоо байр авч исэн манай ах River Garden-д амьдардаг. Манаас хамаатнууд Times Square-д амьдардаг. Тэгэл ерөөсөө тэрнээс хойш л одоо анх River Garden-д ороод тэгээ за NCD-гийн л барилга руу орох хэрэгтэй юм байна гэд орж исэн. Тэгээ манай ах бол юуны барилгын инженер. Тэгээд одоо гадаадад айгүй олон жил ажиллаж исэн. Тэгээ одоо юу гэдэг Европ стандарт айгүй сайн ярьдаг. Тэгээд олон байруудаар явж үзчихсэн. NCD-гийн чанар бол үнэхээр одоо дэлхийн стандартад нийцвэц тийм стандарттай гэд хэлдэг. Тэгээд ерөөсөө одоо хүн болгонд л бахархаж би ярьдаг. Ер нь бол яг өмнө нь нэг лагерын байшаа авъя гэж бодож байсан. Яагаад вэ гэхээр мэдээж хэрэг одоо нөгөө зайсан хавцаач нөгөө байшингууд айгүй ойрхон баригдсан. Тэгэл нөгөө цанхор харахаараа одоо нэг өөр байшин бол айгүй ойрхон байдаг. Энд бол ерөөс тийм байдгүй. Тэгэл одоо манай аав ээж хүртэл манад яагаад ирдэг вэ гэхээр лагерд гарч байгаа юм шиг л ирдэг. Айгүй гоё одоо цэвэр агаартай. За тэгэл одоо өнгө үзэмжин айгүй гоё. Тэгэл ер нь гадаа зогсож байхад үнэхээр нэрээ аюу хатсан лагерд гарцсан юм шиг санагдтыг. Модны хувьд ярих юм бол манай ээж бол орс хүн байдаг. Тэгэл нөгөө орс чинь ямар их ногоотой вэ те. Тэгээд хотоор явж хахад бол нэг л төрлийн мод байгаад идэг гэж харагддаг. Аяашаа ирэхээрээ одоо манай ээж нөгөө мод судалдаг болохоор энэ нь тийм мод, энэ нь тэр мод, энэ нь ийм цэцэг, энэ нь тэр цэцэг гэл нөгөө айгүй олон төрөл байдаг нь бол үнэ. Тэгээд тэр болгоныг ингээ үзэх харах те зураг хүртэл дарахад айгүй тийм үзэсгэлэнтэй байдаг штэ. Тэгэл хүмүүс зураг харчаад гадаадд байгаа мó гэж асуудаг. За тэгэл одоо Garden City-д амьдардаг
ярьлаа гингүүт нь вау Монголд тийм юм байд юм уу гээл тий. Тэр ер нь энэ стандартын дагуу бүх юмыг хийсэн байгаа нь айгүй мэдрэгддэг, сэтгэл айгүй их шингэсэн гэдэг нь мэдэгддэг. Анх бол ийшээ орж явахад бас л юу байсан шүү дээ 2018 онд яг нөгөө хот ийшээ одоохондоо нэг хороогүй тий. Тэгэл одоо энэ нэг төсөл одоо гойч байх ч юм уу нэг хотоос айгүй хол байгаа ч юм шиг гэл нөгөө амьдрал чи тэр чигээр хотын төвтэй холбоотой байдаг гэсэн болохоор тэнгүүтээ одоо ингээд хуучнаа дурсаж ирэхэд бол энэ сонголт хийсэндээ айгүй их баярлагдав. Тэгээ манай нөхөр бит хоёр ингээд юу ярьж байгаа юм бэ гэхээр ерөөсөө ирээдүйдээ цаашдаа одоо хүүхдүүдтэй ч гэсэн байр авах та заавал NCD-д л аавна гэсэн л одоо толгоонд тийм одоо мэдээлэл суудсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо ямар нэгэн шинэ байр дараагийн төслүүд ямар байна те айгүй их сонирхдаг бид нар.